За одоо энд бидний ирсэн байгаа байршил бол Улаанбаатар хотын автозамын төвчрлийг бууруулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотод төмөр зам доогуур автозамыг ондоо түвшин тогтолцоолох бүхэн гарцыг одоо барьж байгуулах төслийн талбай дээр ирсэн байна. За энэхүү ажил маань бол 2022 оноос бол түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр EPC гэрээний нөхцөлтэйгээр бол ажлыг бол хийж эхлүүлсэн. Гэрээний нөхцөлийн дагуу бол ажлын зургаа боловсруулад барилга хүсэлтийн ажлыг гүйцэтгэнэ гэсэн нөхцөлтэйгээр л ажил хийгдэж байгаа. За ажлын гүйцэтгэгчээр бол Бүгд найрамд Хотод ард улсын China TCG Civil Engineering гэж компани ажиллаж байна. За мөн одоо манай дотоодын зураг цэцлийн болон барилга хүсэлтийн ажлын одоо гүйцэтгэгч компаниуд туслан гүйцэтгэж бол ажиллаж байгаа. За барилга хүсэлтийн ажил бол яг одоо энэ бидний ирсэн байгаа байршлын хувьд бол өнгөрсөн оны 8 сараас төр барилга байгууламжийн ажил эхлээд за үндсэн барилга хүсэлтийн ажил бол 9 сараас бол эхэлсэн. Одоогоор бол яг одоо төмөр замтай огтлцох хэсгийн үндсэн барилга байгууламжийн ажил бол үндсэндээ 70 орчим хувьтай үргэлжилж байна. Урд өмнө хэгжиж Улаанбаатар хотод баригдчихсэн автозамын одоо нөхөн гарцыг төмөр замтай огтлцох хэсгийн овор хэмжээний хувьд бол одоо бидний энд хэрэгжүүлж байгаа төсөлтэй харьцуулахад бол оврын хэмжээ бол бага. Бидний одоо энэ төлөвлөсөн гэрээний хүрээнд төлөвлөсөн 4 байршил дээр бол одоо энэ хамгийн одоо овор хэмжээний хувьд хамрах хүрээний цар хүрээний хувьд бол хамгийн том хэсэг дээр бол ирсэн байна. Өөрөөр хэлбэл дотор зорчих хэсгийн чөлөө цай бол 5 м өндөртэй. За нөхөн гарц буюу түнэлийн үргэлжлэх урт бол 160 орчим метр урттай ийм барилга байгууламжийг бол төлөвлөсөн байгаа. За барилга угсралтын ажлаас гадна одоо энд урдны хийгдчихсэн одоо төмөр замтай огтлцох хэсгүүдээр хийгдчихсэн нөхөн гарцуудын онцлог нь юу гэхээр одоо төмөр замын хөдөлгөөнийг бол бүрэн одоо хаасны дараагаар барилгын угсралтын ажлыг бол одоо 8-9 цагийн хугацаанд Улаанбаатар төмөр зам хувь нөлөөсөн нийгэмлээс цонх аваад хийж гүйцэтгэдэг байсан бол за энэ удаагийн бүтээн байгуулалтын хувьд бол одоо төмөр замын хөдөлгөөнийг бол явж явах хугацаанд барилга угсралтын ажлыг бол доор нь бол одоо зэрэгцээд хийх ийм одоо технологи аргачлалаар бол бас ажил үргэлжилж байгаагаар онцлог байгаа. Хизээ ажилтнад орсон. Ерөнхийдөө бол ажил гүйцэтгэх гэрээний хувьд бол зураг цэцлийг бол 8 сарын хугацаанд, барилга угсралтын ажлыг бол 18 сарын хугацаанд хийн гэсэн нөхцөлтэй. За одоо бидний ирсэн байгаа байршлын хувьд бол автозамын хөдөлгөөнийг бол одоо төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу ямар нэгэн одоо саад бэрхшээл гарахгүй бол 6 сарын дундуур бол ямар ч хөдөлгөөн нээн гэсэн төлөвлөгөөтэй. За яг төлөвлөсөн зураг цэцлийн хүрээнд баригдах барилга байгууламжийн ажлыг бол энэ оны 3 дугаар улиралдаа багтаагаад бол одоо бүр ашиглалтанд оруулна гэсэн график төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. За яг энэ удаагийн одоо бидний энэ байршил дээр мөн одоо цаашд төлөвлөсөн байгаа гээрэмсийн уулзуур гээрэмс очимд баригдах нөхөн гарц, за геологийн төвл аварт доор, наран туул гэсэн энэ 4 байршил байгаа. Энэ 4 байршилт бол одоо гадаргуу ус зайлуулах, борооны усыг бол одоо зайлуулах барилга байгууламжийн төлөвлөгдсөн. За өөрөөр хэлбэл одоо яг энэ 5 шарын 396 дугаар гармын орчимд баригдаж байгаа энэ нөхөн гарцын хувьд бол 2 түвшний насос бол байрлана. Өөрөөр хэлбэл энгийн борооны усыг зайлуулах насос, мөн одоо үерэлтийн үеийн одоо их усны хэмжээ одоо үерийн үеийн одоо усыг зайлуулах гэсэн юм ондоо түвшний 2 насос байрлуулахаар ингэ төлөвлөсөн байна.